Устрын нам бол ер нь бол арчлын гол институт. За тийм учраас одоо төсвийн санхүүжилт ер нь одоо үндсэн хуулийн заасын дагуу болгоно. За ингэхдээ тухайн намд одоо төсөөлө олгосон бүх одоо санхүүжилтийн зарцуултыг зааж өгнө. За тухайлбал одоо хуулийн төслөөр бол одоо тухайн намд олгосон одоо төсвийн санхүүжилтийн одоо 20-30 хүртэлх хувийн гишүүд дэмжигчид болон одоо иргэдийн улс төрийн боловсролыг одоо дэмжих үйл ажиллагаанд зарцуулна. За мөн одоо 25 орчим хувийг одоо нийгмийн тодорхой бүлгүүд буюу одоо хөлийн бэрхшээлтэй иргэд, залуучууд, эмэгтэйчүүд, ахмадууд гэх мэтийн нийгмийн одоо бүлгүүдийн тэгш оролцоог одоо дэмжих үйл ажиллагаанд зарцуулна. За гэх мэтээр юм зарцуултыг бол нарийн тодорхой зааж өгж байна. За тэгээд одоо улс төрийн нам бол одоо төсөө санхүүждэг тодорхой хэсэгчлэн дэмжлэг авж байгаа. За тийм учраас тухайн улс төрийн намын одоо удирдлага тодорхой албан тушаалтууд маань хөрөнгө оруулгын мэдүүлэг бас өгдөг болж байгаа. За бүтцийн хувьд бол ерөнхийдөө одоо өнөөдөр байгаа энэ хатуу тогтсон энэ олон түмний намын бүтцийг одоо суллах орлого буюу намууд одоо хуулиар заасан уян хатан бүтцтэй байна. За тухайлбал одоо тухайн нам бол эрх барихтай байгууллага. За эсвэл төлөөлийн төв байгууллагатай байж болно. Төлөөлийн төв байгууллагагүй бол одоо гүйцэтгэх удирдлагатай гэдэг юм уу. Бүтцийг бол ийм одоо хатуу бүтцээс бол татгалзах юм заалтуудыг оруулж байгаа.